Баян Онгор аймагт Улсын хурлын нэр бүхий гишүүдээс ирсэн гомдлын даваа хэн чалгатай ажил хийгдсэн. Тэгээ энэ дээр бол хэд хэд албан тушаалтнууд ялангуяа нийтэд болон газрын дарга нарыг хууль зөрчиж томилсон байсан. За дээрэс нь аймгийн эрдэмтдийн хурлаар сонгогдсон 2 төлөөлөгчийг мөн төрийн жинхэнэ албан албан тушаал дээр томилоо ажиллуулсан энэ зөрчлүүд гарсан. Тэгэхээр өнөөдөр төрийн албаны хууль болоод энэ бусад хууль тогтоомжийг бол мөрдөж ажиллах ёстой. Засгийн газрын хэлтэржүүлэх газрын гол чиглэл бол энэ засгийн газрын харьяа байгууллагууд өөрөө хуулийг дагж мөрдөж гэнэ үгүй хуулийг хэрэгжүүлж гэнэ гэдэг нь хяналт тавьдаг. Бид нар хууль тогтоомжийн биелэлтийн үнэлгээг гаргаад засгийн газарт танилцуулсан одоо хаврын чуулганд улсын хурлд манд танилцуулахаар явж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг бол цааш гаргахгүй. Ер нь Баян Онгор дээр бол харах юм бол төрийн албан дах энэ хууль зөрчсөн томилгооны асуудлын нийтлэг 4 төрх болж харагдаад байна. Дархан бол аймгийн асуудал бол тендер худалдаа авалтын асуудал ямар хэмжээнд бас өөрөө хууль зөрчсөн, ямар хэмжээнд зарчимгүй байгаа буруу жишээг тогтож явж ирснийг бол харуулж байгаа харж байгаа.